хайртай юу гэж өдрийн хэдэн сумаа биднээс өөр хосгүй юм шиг Стримингийн хүргэе энэ цаг мөчид би нэгэн хосын зүрхээ таних хайр дурлалаа илчилснээ хувь заяагаа холбосны 14 жилийн ойд энэхүү сайхан тансаг цэцгийн баглааг хүргэж өгөх гэж байна. За гэр бүл судлаачдын одоо өгөөлж байгаагаар аливаа гэр бүл 7 жилийн давтамж гэдэг зүйлийг заавал даван туулдаг юм байна. 7 жилийн давтамжаа даван туулснаар одоо цаашид үргэлжлээд аз жаргалтай урт удаан бат бөх сайхан гэр бүлийг бүтээж чаддаг байх нэ. Тэгээд ихэнх гэр бүлүүд эхний 7 жилээ ер нь давж туулахад хэцүү байдаг юм байна. За тэр нь юу юм бэ гэхээр анхны харж байсан тэр 1-2 жилийн хугацаанд одоо өнгөц жилээр харж ирсэн тэр догтлол мэдрэмж хамгийн сайхан болгоныг нь олж хардаг. Одоо алдааг нь цуглуулахад жаргал амтагдмаар хонгором ингээл одоо алдааг нь хүртэл хараад жаргаад үйж идэг тэр цаг үеийн өнгөрчтэй юм байна. За тэгсний дараа 7 жилийн хугацаанд одоо гэр бүлийн санхүү бүхий л асуудал бэрхшээл бүх зүйл нь ингээд дундаа нэг болоод за эмэгтэй ч гэсэн бас одоо жирэмсэн болон төрсний дараах сэтгэл готрол эсвэл жирэмсэн үеийн гомдол ч юм уу энэ бүх зүйл нь шийдэгдээгүй асуудал ч юм уу одоо энэ бүх зүйл нь нийлээд ирэхээрээ 7 жилийн дараа нэгнтэйгээ одоо нэгнийхээ илүү алдааг нь илүүтэй олж хардаг юм байна. Тэгээд за гисэн хэдий ч одоо тэр бүхнээ даван туулаад амжилттай сайхан гэр бүлийг цогцлоогоод 2 дахь 7 жилээ туулж байгаа. 2 дахь 7 жилээ амжилттай сайхан давж гарсан. За Батбаатар Цолмон гэдэг сайхан хост. За энэ хүү цэцгийн баглааг нь хүргэж өгье. За Батбаатарын зүгээс хайртай гэргийдээ чи миний амьдралын туршид одоо намайг ивэж явж байгаа нар юм шүү. Чамдаа хязгааргүй хайртай шүү. 14 жилийн ой мэндийг хүргье хайрт минь гэд цэцэгт мэндчилгээг минь сонгож илгээсэн юм а. Тун удахгүй сайхан хосын мэндчилгээг нь хамтдаа уламжлая. миний хэлж үргэлжсэн. Одоо миний бүх зүйл чи миний цаг хугацаа зөвхөн чи Зүрхсэтгэлээ миний чиглэн бонхоор Зүрх нойрон дож харах хөвчөнд нөө Онч харуулсан бурхандаа талархъя Орчлон доторх орчлон юмдаа чи Зүрхсэтгэлээ миний чиглэн бонхоор Зүрх нойрон дож харах хөвчөнд нөө Онч харуулсан бурхандаа талархъя Орчлон доторх орчлон юмдаа чи Сайн уу? За цэцэг мэдлэг илгээсэн байж тээ. За хинээс гэж бодож байна уу томоо? Одоо энэ оны манай Нөхөл тий. За та хоёртоо одоо хайраа холбосны зүрхээ нийлүүлсний хов заяагаараа сайхан амьдралаа бүтээсний 14 жилийн ой мэндийг хүргье. за баярлалаа. За Тэнгэрийн өмнө бурхны мэлмид төрийн дансанд улсын бүртгэлд ураг садангийнхаа өмнө уулас нутгийнхаа удамд төөрөг заяагаа холбож төвшин сайхан амьдрсны 14 жилийн ой мэндийг хүргье гэсэн энэ мэндчлэгийг ингээд илгээлээ. За насан өөрт дүүрэн дарга холтойгоо гэж байгаа төгсгөл нь. За энэ ингээд өнөөдөр үлгэр жишээ болмоор сайхан амьдралыг бүтээсэн нэгнээ үргэлж хайрлаж түшиж явдаг 14 жилийг ардаа үзсэн ч гэсэн өчигдөрхөн танилцсан юм шиг хамгийн армантаг байдаг хөөхөн хостой ингээд нэрээр нь шүлэг битсэн. Тэгээд Батбаатар гэдгийг нь болохоор өөрөө ирээд унших бах. Цолмон гэдэг шүлгийг нь уншиж өгье. Цаг цагийн өнгөөр хувирч урваагүй, цайлган цагаан сэтгэлтэй нандин хүмүүн оны өвсийг дагаж гандаагүй. Одоо ч зүрхэнд анхны хിവэрээ хаврын яргуй. Лам шууд ганганан ирж өрөн болох, лаваа саран хээр хонож уулас дэрлэх. Монголын дэлгэр нутагтаа галыг минь бадрааж, мөнхийн хайр байдагт үлгэр шиг итгүүлсэн. Оломгүй үнэт эрдэн мэт, огторгуйн тод ирэхэс мэт, нэгэн насны гэрэлгээгээ, нэг л олдох амьдралын минь цолмон юм шүү. Хайртай шүү гэд Батбаатараас нь бичсэн байна. Тэгээд та хоёртоо баяр хүргэе. За баярлалаа.
За ер нь та хоёр чинь танилцаад одоо 14 жил болж байгаа юм байна шүү дээ. Анх одоо нэг ангийн хоёр байсан гэсэн. Тийм бид хоёр нэг анги хоёр байсан. Тэгээ оюутан ангиас найзалч нөхөрлөө. Тэгээ одоо гэр бүл болоод 14 жил болчих. За тэгээд нөгөө анхны сэтгэл ер нь ямар байсан бэ? Нэг ширээн сууж исэн юм уу? Ер нь анх Батбаатарыг хасан чинь ямар сэтгэл төрж исэн? Айгүй хөвгчлээ нийтэж тийм одоо залуу байсан да. Тэгэл очиод одоо шууд өдөж хоргоож ихэлсэн үү? Эсвэл одоо бас жоохон гэрвшингөө танилцсан уу? Яасан юм бол? Анх болохоор одоо найзуудын журмаар байж байгаа. Тэгээд яванда илүү хайр сэтгэлийн холбоотой. Тэгээд яванда гэр бүл болоод одоо тэгээ гурлаа хамтарч байна. За бас тэгээд хайртай хань нь одоо чамд хэлэхдээ энэ амьдралын маань гэрэл гэгээ энэ бүхий л насны маань түшиг тулгуур хөөхөн охины маань одоо үзэсгэлэнтэй ээж чамдаа хязгааргүй хайртай шүү. Тэгээд 14 жилийг ингээд ардаа үдсэн ч гэсэн өчигдөрхөн танилцсан юм шиг чи надад ийм гоё шинэхнэрээ байдгаа. Үр зүрхний маань мөнхийн хавар өөдлөх амьдралын маань гэрэл гэгээ юм шүү. Чамдаа хязгааргүй хайртай шүү гэж дамжуулсан шүү. За баярлалаа. Тэгэхээр чамдаа ч гэсэн хайртай шүү. Өдөр болгон аз жаргалтай амар тайван байлгадагт маш их баярлалаа. Хайртай шүү. Өшөө олон жилдээ эмээ өвөө болтлаа. Үрд одоо сайн сайхан өөр хүүхэдтэй эргэн тойрондоо сайн сайхнаар дурсагдсан тийм сайхан гэр бүл үргэлжлүүлэхийн төлөө хамтдаа хичээнэ л гэж хэлээ да. За баярлалаа. Батбаатар цолмоо хоёр маань бас эргэн тойрныхондоо үлгэр жишээ болсон. Нэг нэгэндээ гинтийн бэлэг үргэлж барьж яадаг. Нэг нэрээ хайр хүндэтгэлээр ухтаж үддэг. За өглөө гараа явахтаа одоо өдөржингөө санаад орой гэрлүүгээ яардаг. Ийм сайхан хос байгаамаа. Тэгээ та хоёрынхоо амьдралд ч гэсэн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Өдөр бүрийн нарыг одоо дүүрэн жаргаж хамтдаа ухтаарай. За маш их баярлалаа. Үнэхээр гинтийн байлаа. Тэгээд энэхүү бас мэдчлэгийг бас тэ энд ингээд нэвтрүүлээд бид нартай ингээд ийм бас аз жаргал гэрэл гэгээг ингээд нэг маань мэдрүүлдэгт маш их баярлалаа. Болрогийнхаа мэдчлэгээнийхээ хамт олонд маш их баярлалаа. За баярлалаа. Дэлхийн зам дээр тулан түшиж яваа. Хүний ханыг идэх чинь гэрийн баган шиг юм аа. Хөлгүй хэмдэрлийн түмэн нухчанд бүдэрвэ. Хөлий миний амраг түшээд авах юм чин. Ингэж бодоод ирэхээр хайрын гал минь хивээрээ. Хэмэд байдаг болохоор ханы минь сэтгэлээ янзаараа. Чарн жилийн